усны дугаар, за тэгээд дээрэс нь татвар дээр байдаг иргэний бүртгэлийн дугаар. За энэ бүх мэдээлэлд банкны дансны мэдээлэлээ бусдад илгээснээрээ энэ цахим гэмт хэргийн одоо хохирогч болох тэр суурьаа өөрсдөө бид нэр тавьдаг. Тэгэхээр ийм өгөөшүүдэд бол автах ийм магадлал бол нилээдгүй байгаа. Тэгэхээр янз бүрийн байдлаар биднэрт хуурамч хаягнаас яг бодиттой юм шиг цагдаагаас ярьж гэн гэдэг юм уу, эсвэл одоо аав ээж ах дүү гэдэг хэлбэрээр юм уу, ийм байдлаар бид нар руу хандаж хувийн мэдээллийг маань бол авах гэж оролддог. Эсвэл та азтан боллоо дансныхаа мэдээллийг явуулсны дараа мөнгө авах боломжтой гэх зэргээр энэ захим луур залилангийн эргүүд бол хүн анзаарахдаггүй хэрнээсээ нэг үсгийн одоо эсвэл нэг зайны ч юм уу зөрүүтэй хэрнээсээ адилхан ийм хаягнаас хандаж мэдээлэл авах юм тохиолдлууд нилээд байна. За сүүлд бас гарсан нэг жишээ ихээр захимаар одоо зөвхөн Монголдоо энэ луурын асуудлууд явагдаад байгаа юм шиг олон улсаас ерөөхдөө захимаар найз нөхөд болох. За тэгээд би ийм одоо сайт руу хөрөнгө оруулалт хийгээ, ийм эндээсээ богино хугацаанд өндөр өгөөж орж ийн. Чи нэг $50 хөрөнгө оруулалт хийгээд үз, $100 хөрөнгө оруулалт хийгээд үзгээ. Тийшээ мөнгөө хийсээр хагаад өөрийнхөө байрыг алдсан бас ийм жишээ багч. Тэгэхээр сайт нь бол хуурамч сайт, шилжүүлээд байгаа нь бол яг жинхэнэ хөрөнгө оруулалтын сайт бол биш багч. Тэгэхээр бид нар ингэж мэдээллийг нэгтэлж үздэггүйгээсээ болоод хин нэгний үгэнд итгэдгээсээ болоод дээрээс нь богино хугацаанд өндөр ашиг олох боломж байдаг гэдэгт итгэдгээсээ болоод ийм санхүүгийн одоо залилангийн хохирогч болох ийм талууд байна. Тэгээд одоо энэ үйлдэл үйлчлэгээнүүд бол илүү цахимд руу шилжих болсонтой холбоотойгоор өөрийгөө цахим орчинд өөрийнхөө мэдээллийг нууцлах, бусдад дэлгэхгүй байх, дээрээс нь богино хугацаанд өндөр ашиг олно гэсэн нөхцлүүдэд хуурдахгүй байхыг бас энэ мэдээллээр бол та бүхэнд анхааруулахыг бол хүсэж байна.